2020 оны 4 сарын 11-12-нд Буд гариг маань загасны ордонд нэлээд урт удаан хугацааг ухрах болон урагшлах хөдөлгөөн хийснээр өнгөрүүлж агаад одоогоор ингээд хоньны орд руугаа шилжилт хийж байна. Тэгэхээр хоньны ордонд эзотерик талаас нь авч үзэхэд хоньны ордыг буд гариг бас корулер буюу дагалдан бас эзэмшиж удирддаг гэж үздэг. Ер нь бол хоньны ордыг бол ангараг гариг бол мэдээж хариуцдаг боловч буд гариг энчээ ирснээр бидний үзэл бодол сэтгэл зүйн байдал хэл яриа бол маш хурц болж ирж байгаа. Тэгэхээр хүмүүс энэ үеэр өөрийнхөө үзэл бодлыг бусдтай тулган илэрхийлэх байдлыг бас анхааралтай авч үзэх хэрэгтэй. Яг бол бидний бодол санаа маш хурц тод болсноор өөрийнхөө юу бодож байгаа, юу хүсэж байгааг хит шийдэмгий байдлаар илэрхийлснээр хүмүүсийн хоорондын харилцаа бас нэг талаараа хурцдах магадлалыг өгнө. Тэгэхээр энэ байдалд нэлээд олон хүмүүсийн бодол санаа эрчимжиж хэл яриагаа илүү их тодорхойлсон, өөрийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлсэн нэг талаараа бас хит ирэмгий, хит хурц уур уцаартайгаар ч юм уу илэрхийлэх нь эргээд бидний харилцаанд бас тодорхой хэмжээнд хурцдмал байдлыг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ байдлыг бас болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Тэгээ нөгөө талаар бидний өнгөрсөн сарын турш хэл яриан дээр гацаа үүсэж исэн бодол санаа нэлийн цэгцгүй болох, хэд мөрөөдөнтгий болох, зүүн бэлэг илүү их эрчимчгээс илүү хийлж ярьж чадахгүй байх, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх байдал маань энэгээр дуусч ухрах хөдөлгөөн хийж байгаа, урагшлах хөдөлгөөн хийсэн буд маань хоньны ордонд ирснээр тодорхой хэмжээнд бодол санаа илүү цэгцэрч ирэх магадaltaй болж байгаа. Нэлээд удаан хэлж ярих байгаа зүйлээ хоош нь залгих, эсвэл хэлж ярьсан зүйлс маань буруу ойлголцолд хүргэх, нэлээд сул болох хоорондын харилцаа нэгийн дотгошоогоо орсон байсан бол эх сарын турш 5 сарын хүртэл буд гариг маань хоньны ордонд байршиж бидний бодол санаа нэлээд хурц тод ирэмгий дайчин болох магадлалыг өгч байна. Тэгэхээр нөгөө талаар сугар гариг маань эхрийн ордонд 4 сарын 3 шилжилт хийсэн. Энэ тухай бид нэр Facebook пэйж дээрээ бичиж мэдэлсэн байгаа. Тэгэхээр сугар гариг маань агаар бэм хохоттой эхрийн ордонд ирсэн учраас бидний бас нөгөө талаар санхүүгийн байдалд маань бас өөрчлөлт маш их орж байгаа. Тэгээд явандаа ухрах хөдөлгөөн эхрийн ордонд 5 сар гаргаад хийх учраас тухайн үед нь бид нар энэ талаар мэдээллийг бол илүү тодорхой өгнө. Тэгэхээр энэ удаагийн мэдээлэлээр илүү их хоньны ордонд шилжилт хийсэн буд гариг маань ямархуу үр нөлөөг ордуудад маань бас авчрах нь гэдгийг ерөнхийд нь бас яриа авчи. За хоньны ордныхны маань хувьд маш урт удаан хугацааны турш таны хувьд нэлээд зүүн бэлгээ бодсон. За нөгөө талаараа бас нэлээд бас хүчгүй байдлуудыг буд гариг маань таны загасны ордонд байршснаар өгч ирсэн учраас энэ олон байдлууд эмнэлэг домлохтой холбоотой асуудал, бие хаа өвдөх, стресстэх, бодол санаа нэг л ийм хит өөрчлөлтөнд орсон байдал маань энэгээр дуусч таны хувьд таны ордонд шилжилт хийсэн буд гариг маань танаас цэгцтэй сэтгэх, хэлж ярих зүйлээ чөлөөтэй илэрхийлэх байдлыг танд олгож байна. Хоньны ордны мандалттай, хоньны ордны нартаа сартай хүмүүс маань энэ үеэр нэлээд ийм эрчимтэй яри хэлий гэсэн зүйлээ бусдад илэрхийлэх, бодол санаагаа ил тод болгох байдлууд бол маш хүчтэй нөлөөлж байгаа. Тэгэхээр ойрын 27-28-ны хүртэл буд гариг маань энчээ байршснаар нэлээд олон боломжуудыг танд өгж байгаа. Тэгэхээр чөлөөтэй сэтгэх, зөв сэтгэх болон бичиг цаастай холбоотой ажил хийдэг хоньны ордныхны маань хувьд энэ байдал маань цэгцэрч бичиг цаастай холбоотой олон асуудлуудыг нэг тийш шийдэх, цэгцэлж авах, бодол санаагаа хүртэл цэгцэлж авах боломжийг өгж байгаа учраас хоньны ордныхны маань хувьд энэ сарын турш бусдтай маш их ярьсан, хэлсэн, ойлголцсон, бас гэрээ хэлцээр хийсэн зэрэг олон ийм үйл явдлуудыг бол таны ордонд өгч байна.
Мэдээж ханьны ордон бод гариг маань байхдаа бас нэлээд таатай байдаг учраас та нарын хувьд энэ боломжийг алдалгүй өөрийнхөө ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг бол зөвлөж байна. Үхрийн ордныхны маань хувьд бод гариг маань таны хувьд одоогоор маш их амарч авахыг бол зөвлөж байна. Ханьны ордонд шилжилт хийсэн бод гариг таны хувьд зүүн бэлгээ илүү их дагах, зүүд нойроор мэдээлэл авах болон төлөвлөгөөг аливаа зүйлийг хийж эхлүүлэхийнхаа өмнө төлөвлөгөө явуулах боломжийг олгож байгаа сар байна. Тэгэхээр хэрвээ таны нар үхрийн орд руу нар шилжих үеэр бод гариг бас таны орд руу шилжихэд олон зүйлсүүдийг эхлүүлэх хэрэгтэй. Одоогоор бол ширээний компьютерийн ард суугаад ажиллаа төлөвлөх, бусдтай илүү их ярьж хэлэхээс өмнө яаж ярьж хэлүүл болох вэ? Ямар төлөвлөгөө боловсруулж иж ажил үйлс чинь цаашид бас бүтэж боломж бололцоонууд олох нь гэдгийг илүү их бодсон, төлөвсөн ийм сар байгаа учраас энэ байдлыг алдалгүй маш олон зүйлийг зохицлох хэрэгтэй. Тэгээд зарим нэг талаараа зарим нэг харилцаа холбоон дээр төгсгөл тавих гэж байгаа бол үхрийн ордныхны маань хувьд энэ байдал маань бас маш их идэвхтэй болно. За тэгээд ерөнхийдөө таны хувьд ажил бол энэ сарын турш бол нэг чухал биш. Таны хувьд таны орд руу нар шилжиж бод шилжих үеийг хүлээн олон зүйлийг төлөвлөж амарч авч хавар цагт маш их сулдах, ядрах байдлууд бол энэ үеэр идэвхж байгаа учраас болж игэл маш сайн амарч авахыг бол зөвлөж байна. Удахгүй таны орд руу бод маань очисноор таны олон зүйл дээр итгэвчиж хэл яриа чинь өндөрсөж, зөв сэтгэж, зөв бодож, тууштай олон үйл хөдөлгөөнүүдийг хийх боломжийг өгч байгаа. Ихрийн ордныхны маань хувьд энэ бод гаригийн маань шилжиж ханьны ордонд шилжиж байгаа маань таны хувьд өнгөрсөн сарын турш танд магадгүй жоохон хэцүү байсан байх. Өнгөрснөө явуулахад хэцүү. Эсвэл энэ мэдрэмж таны хувьд маш хүчтэй мэдрэгдэжсэн бол одоо бод гариг маань ханьны ордонд шилжилт хийснээр хэл яриа чинь маш хүчтэй болж илүү бусдтай харилцаа холбоо ялангуяа найз нөхдийн харилцаа холбоо идэвхчин. Дээрээс нь ах トゥ ус амрах садангийн хүмүүстэйгээ харилцаа холбоо маш идэвхтэй болох сар байна. Бусдтай олон нийтийг хамарч альва зүйлийг хий гэж бодож байгаа бол энэ үеийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаараа найзууд болон шинэ нөхөрлөлүүдийг бол энэ үеэр хүлээж авах боломж бол бүрдэж байна. Шинэ найз нөхдүүдийг бол амьдралдаа оруулж ирэх боломжтой сар байна. Хүссэн зүйлээ хийх, өөрийнхөө хоббигоо өргөжүүлэх, тэлэх. Зарим нэг ганц биеуд маань бас хин нэг хүлээж авах, өөртөөгөө ганц биеуд маань хин нэгнтэй уулзах боломжийг өгж байгаа. Мэдээж таны ордонд сугар гариг маань ирсэн байгаа учраас та бусад маш үзэсгэлэнтэй харагдах, бусдтай маш нийцтэй болох боломжийг өгж байгаа. Энэ сарууд эхэлсэн байгаа учраас энийг ашиглан найз нөхөд болон романтик харилцаагаа өргөжүүлж хэлэхэд боломжийг бол бүрдүүлж өгж байгаа сар байгаа. Хин нэгэн хүн тантай уулзах боломж бол маш өндөр байгаа. Мэлхийн ордныхны маань хувьд загсны ордонд бод гариг маань ухрах хөдөлгөөн хийгээд тэгээд хоньны орд руу шилжилт хийж байгаа учраас таны хувьд, сэтгэл зүйн хувьд, ажил мэргэжлийн хувьд яг юу хийх ёстой байсан, ер нь бусдад ямар хуу чиглэлээр харагдаж ажилгүй байсан хүмүүс маань ажилд орох боломжийг хайж ирсэн бол бод гариг хоньны орд руу шилжилт хийснээр энэ боломжуудыг бүрдүүлж байна. Тэгэхээр таны хувьд ямар чиглэлээр сурж боловсрох ёстой байсан, тэрүүгээрээ дамжуулан карьер руугаа яаж хандах ёстой байсан гэдэг дээр маш олон эргэлзээ болон дотгошоогоо орсон ийм бодол санаануудыг өгжүүлсэн бод маань карьер руу чинь шилжилт хийснээр маш хүчтэй таны амбиц чинь өсөх, бусдын доор ажилдаг бол албан тушаал дэвших боломжуудыг энэ үеэр ярилцаж хэлэлцэх, дарагч нь танд олон ажлуудыг санал болгох зэрэг үйл явдлуудыг бол татж байгаа. Магадгүй шинэ ажил эхлэх, шинэлэг зүйл эхлүүлэх боломжийг
энэ сар өгж байгаа учраас мэлхийн ордны мандалттай болон мэлхийн ордны нартай сартай хүмүүс маань энэ байдлыг ашиглан карьертаа маш өндөр анхаарлыг бол тавих хэрэгтэй байна. Тэгээд удаан хугацаанд эргэлзэжсэн эргэлзээнүүд бол одоо гарan таны хувьд ажил мэргэжил дээрээ маш үр дүнтэй ажиллах, албан тушаал дэвших, эсвэл карьерийнхаа зөв чигийг залах, чиглүүлэх боломжийг өгч байна. Тэгэхээр маш их ажил таны хувьд одоо эхэлж байгаа сар байх болно. Арслангийн ордныхны маань хувьд хоньны ордонд ирж байгаа буд гариг маань танд бас маш хүчтэй шинжлэлийг бол бий болгож байна. Таны хувьд маш өөртөө ихтэй болох олон зүйлүүдийг одоо планинг хийж исэн бол энэ үеэр одоо бий болох боломжийг бас өгч байна. Тэгээд мэдээж та одоо сэтгэл зүйн хувьд болон бодол санааны хувьд маш их өөрчлөлтийг хийж, тэлэлтийг хийж судалж унших боломжийг бас өгж байгаа. Шинэ зүйл сурахад маш таатай сар байгаа учраас шинэ зүйл сурах хэрэгтэй байна. Хин нэгэнтэй хэлж ярих гэжсэн зүйлээ хэлж ярих боломжийг бүрдүүлж байна. Маш яриа хэлчин өндөр одоо яриасаг болсон, бусдад үзэл бодлоо хуваалцсан юм сар бол залгаж байна. Тэгээ нөгөө талаараа бас илүү их олон нийтэд одоо медиагаар, сошиалоор илүү харилцаагаа илүү их төвчүүлэх зэрэг үйл явдлууд бол болж байгаа. Тэгээ нөгөө талаар ерөнхийдөө таны хувьд тарслангуудын маань нартай сартай мандалттай хүмүүсийн маань хувьд бодол санаа одоо сэтгэл зүйн байдлаа илүү тэлсэн, өргөжүүлсэн сар байх боломжтой байна. Тэгээд хүн талаасаа илүү их өөрийгөө өргөжүүлж тэлж ямар хүн ямар хүн бэ гэдгээ илүү их тодорхойлсон, бусдад одоо харуулсан, өөрийнхөө бодол санааг илэрхийлсэн. Тэгээд дотроосоо өөрийгөө хөгжүүлсэн том хүн болгосон ийм сар байх боломжтой байна. За охины ордны хувьд таныг удирддаг одоо гариг маань, буд маань, загсны ордон нэлээд удаан урах хөдөлгөөн хийгээд таны хувьд өөрөөсөө одоо олон асуултыг асуусан, хайж олсон, илэрхийлсэн, өөрийгөө таньсан ийм бол өнгөрсөн сарын турш болсон. Тэгээд нөгөө талаар бас даалт ухамсартай бас та юуг хийж, юуг сургаж таниулснаар өөрийгөө өөрчлөлтөнд оруулах боломжтой вэ гэдгийг бол өөрөө харж чадсан сар байсан баха. Тэгэхээр хоньны ордонд ирж байгаа энэ буд гаригийн маань байршил таныг удирддаг буд маань Гаалбын хоттой ордонд ирснээр одоо ганцаараа нэлээд удаан дотроосоо өөрийгөө хайсан энэ байдал маань илүү их тэлэх. За нөгөө талаар охины ордныхны маань хувьд эрчим хүч арай нэмэгдэж ус бие махбодтой байсан таныг удирддаг гариг маань гал руу ирснээр гинтийн одоо сонирхолтой зөв үсвүүдийг бодол санаагаараа дамжуулан мэдрэх, олох, ойлгох маш хүчтэй одоо inspiring мэдрэмжүүдийг бодлороо дамжуулан авах зэрэг үйл явдлуудыг бол өгж байгаа. Тэгээд бас сэтгэл зүйн хувьд, бодол санааны хувьд охины ордны мандалттай хүмүүс мандаа ялангуяа өөрт чинь одоо маш урт удаан хугацаанд дарагдсан тэр даалд нууц мэдээллүүдийг хайж олох боломжийг олгох, энэ үеэр сэтгэл судлаач нар очиж уулзах, хин нэгэн хүнээс очиж зөвлөгөө авах зэрэг одоо сэтгэл зүй талаасаа тэр траума талаасаа олон зүйлүүдийг бол та ойлгож мэдэх сар байгаа. За нөгөө талаараа бас судлаас шинжээч охины ордныхны маань хувьд энэ сараар маш олон зүйлийг судалж шинжлэх боломжийг бол бүрдүүлж байгаа сар байна. Тэгэхээр 5 сарын хүртэл таны хувьд маш хүчтэй, өрнөлттэй, маш их нууцлаг зүйлсүүдийг судалж мэдэх боломжийг бол эрэл хайгуулах боломжийг бол өгж байгаа. Тэр энэ байдлыг алдалгүй өөрийгөө одоо дотроос нь өөрчлөх. Дээрэс нь бас өөрт хэрэгтэй мэдээллүүдийг интернетээр, онлайнаар, номноос одоо юу гэдэг маш их юм нууцтай холбоотой өөрийгөө таньсан, мэдсэн юм олон мэдээллүүдийг авах боломжтой сар байна. Жинлүүрийн ордныхны маань хувьд жинлүүрийн ордныхны маань хувьд энэхүү байдал дээрх одоо буд гариг хоньны орд руу шилжиж байгаа байдал маань таны харилцаа холбоо болон бусдад харилцдаг харилцаан ч нөлөөлнө. За тэгэхээр эхнэр нөхрийн харилцаа холбоон дээр хэрвээ асуудал үүсэж исэн бол энэ байдлыг илүү их одоо идэвхтэйгээр өрнөлтөөгөр ярьж хэлж ойлголцох, бие биентэйгээ харилцаагаа илүү их ярьж хэлж удаан хугацаанд нууж явсан бодол санаа, хэл яриагаа
их нэртэйгээ нөхөртөөгөө ярилцсанаар харилцаа холбооч маш их идэвхтэй болох магадлал маш өндөртэй байна. За дээрэс нь хэрвээ одоо гэрээ хэлцээр хүлээж байгаа бичиг баримттай холбоотой гэрээ хэлцээрүүдийг хүлээжсэн бол энэ үеэр маш цэгцтэй болж шийдэгдэх боломжийг өгж байна. Тэгэхээр партнер хайж байгаа, бас бизнес партнер хайж байгаа жинлүүрийн ордны мандалттай болон жинлүүрийн ордныхны маань хувьд энэ үеэр энэ байдал маш үр дүнтэйгээр танд идэвхтэй нөлөөлөх магадaltaй. За өнгөрсөн сарын турш бас мэдээж эрүүл мэндэд анхаарсан, өдөр тутмын ажил амьдралд анхаарсан, бас олон бичиг цаастай холбоотой асуудлууд хөндөгдөж ирсэн бол энэ одоо хоньны ордонд ирж байгаа буд гариг маань 5 сарын хүртэл маш цэгцтэй сэтгэх, бусдтай харилцаа холбоо маш их идэвхтэй болох зэрэг үйл явдлыг татж байна. Тэгэхээр энэ үеэр бусдтай гэрээ хэлцээр хийх боломж маш өндөр байгаа учраас энэ байдлыг алдалгүй ашиглах боломжтой байна. Хилэнцгийн ордныхны маань хувьд буд гариг хоньны ордонд шилжилт хийснээр таны хувьд ямар нэгэн одоо сэтгэл зүйн одоо буруу бодол санаа, сул талууд, сэтгэл санаа тогтворгүй болох байдал чинь харьцангуй одоо дээрдэх боломжтой. Тэгээд магадгүй та одоо маш их юм сэтгэл санаа тавгүй болох, хит дотроосоо юм moody болох нэг тийм огцон сэтгэл зүйн юм тайвширлыг мэдэрч чадахгүй яваад байсан бол энэ үеэр энэ байдлаа маш одоо идэвхтэйгээр ойлгон мэдж өөрийгөө өөрчлөх боломжийг өгж байгаа. Таны хувьд хилэнцгийн ордны мандалттай, наартаа сартай хүмүүсийн маань хувьд маш юм хөгжилтэй цагийг өнгөрөөх боломжуудыг бол өгж байгаа. Тэгээ эрүүл мэнд дээр чинь бас хэрвээ асуудал үүсчихсэн бол энэ үеэр шийдэх, эрүүл мэндээ үзүүлэх, одоо би хаагаа нэг үзүүлээд эмнэлэг домлогоор явах боломжийг бас өгж байгаа. За нөгөө талаар өдөр тутам хийдэг зүйлсүүд чинь маш их ихсэх. За бичиг цаастай холбоотой ажлууд бас их өрнөх боломжийг энэ сар өгж байна. Тэгэхээр хэрвээ та одоо оффист ажилладаг бол офисын чинь ажил маш их одоо ихсэх, бичиг цаастай ажилладаг хүмүүс маань бичиг цаас өдөр тутмын хийдэг зүйлс рүүгээ деталууд руу анхаарлаа хандуулах боломжийг бас өгж байна. Энэ үеэр одоо алдалгүй бичиг цаастай холбоотой олон зүйлсүүдийг зэгцлэх боломжтой сар байна. За эрүүл мэндэд маш их анхаарах нь байна. Дайет барих боломжтой байна. Шинэ дайет барих магадлал маш өндөртэй байна. Хилэнцгийн ордныхны маань хувьд хэрвээ та туръя гэж бодож байгаа бол энэ үеийг ашиглан турах боломжтой. За тэгээд ямар чиглэлээр ямар байдлаар дайет барих уу, эрүүл мэндэд яаж анхаарах уу гэдгээ маш цэгцтэйгээр бодож шинэ одоо амьдралын хэмнэлийг бий болгох боломжтой гэсэн. Тэгэхээр та өглөө босоод ямархуу байдлаар өдрийг өнгөрүүлдэг вэ? Тэрэн дээрээ шинжилэлт хийх боломжийг хоньны ордонд ирсэн буд гариг маань өгч байгаа. Тэгээд энэ үеэр хилэнцгийн ордныхны маань хувьд одоо өөрийгөө цэвэрлэх, ходоод гизээ цэвэрлэх болон ямар нэгэн байдлаар эрүүл мэнд дээр одоо маш их цэвэрлэгээ хийх боломжийг өгнө гэсэн. Тэгэхээр та энэ үеэр одоо энэ үеийг ашиглан эрүүл мэндэд маш сайн анхаарах боломжийг бүрдүүлж байна. Тэгээ өөрийгөө эргээд одоо хүссэн жиндээ аваачих, хүссэн амьдралын хэмнэлтэд эргүүлэн татан оруулах боломжийг өгч байгаа. Тэгэхээр одоо зарим нэг хилэнцгийн ордныхны маань хувьд өдөр тутмын хийдэг арга барилаа өөрчилж чадахгүй нэг тийм хэвшмэл уйдгартай байдалд орсон байсан бол энэ байдлаа өөрчилж чадаж авах боломжийг энэ одоо байдал маань эрчимжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. За номын ордныхны маань хувьд буд гариг хоньны ордонд ирж байгаа маань за таны хувьд бол одоо маш хүчтэйгээр одоо романтик харилцаанд чинь бол өгж байгаа. Мэдээж та гэр бүлтэй байсан ч гэсэндээ одоо таны романтик байдал маш их идэвхтэй болох харилцаа холбоон дээр илүү их романтик байдлаар хандах, сэтгэл зүгээ одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ, юу хүсэж байгааг илэрхийлэх боломжийг эрчимтэй одоо энэ байдал маань хөгжүүлж өгнө. Тэгэхээр хэрвээ та хоббигоороо бас ажиллаж амьдрах сонирхолтой байгаа бол энэ үеэр илүү хоббигоо ботсон, хоббин дээр одоо анхаарсан, юуг илүү хийвэл миний хобби илүү тэлэх, хоббигоороо бас өөрийгөө илэрхийлж бодол санаагаа бас зэгцтэй болох боломжтой вэ гэдэг рүү анхаарах боломжийг буд гарыг хоньны ордонд ирсэн гэж байгаамаа.
тэг өөртөө маш ихтэй болох боломжтой сар байна. Тэгэхээр одоо номын ордныхны маань хувьд маш удаан хугацаанд бас өөртөө итгэлгүй болох, өөрийгөө хоош нь татах иймэрхүү байдлууд бол бүр одоо маш их үүсчихсэн бол энэ үеэр бод гариг маань энэ байдлыг чинь идэвхжүүлэн хоньны ордонд ирснээр маш өөртөө итгэлтэй болж магадгүй та одоо ямар зүйл өмсөх туртай юу одоо өмсөж зүүх туртай энэ дээрээ хүртэл анхаарлаа хандуулах гадаад үзмжиндээ хүртэл анхаарлаа хандуулах боломжийг өгч байна. Ямар тач таны хувьд одоо бодол санаа маш цэгцтэй болж эхэлж байгаа учраас энэ байдлыг ашиглан өөрийнхөө зан характерт хүртэл одоо шинжилэлт хийх боломжтой байна. Тэгэхээр зан характераа хүртэл засаж залруулах байдал бол маш эрчимжтэй байх боломжтой. Магадгүй та энэ үеэр ямар спортоор хичээлэх сонирхолтой байна. Тэрийгээ хүртэл өөрөөсөө хайж олох, сквот судал шинжилснээр дуртай спортоор хүртэл хичээлэх боломжийг бүрдүүлж байна. Тэгэхээр энэ нэг алдалгүй спортоор хичээлэн өөрийгөө хайрлаж, өөрийгөө ойлгосон сар байх боломжтой байна. Матрын ордныхны маань хувьд бод гариг маань хоньны ордонд шилжснээр таны хувьд одоо өөрийн чинь хувьд гэр бүлийн амьдрал нэлээд чухал одоо анхаарлын төвд байх боломжтой. Мэдээж бод гариг маань бидний бодол санаа, оюун санаа, хэл яриаг хариуцдаг учраас гэртээ ямар нэгэн асуудлыг одоо удаан хугацаанд хэлж ярьж чадахгүй яваад ирсэн бол гэрийнхэнтэйгээ одоо суугаад ярилцах энэ гэр оронд ер нь ямархуу зүйлс болоод байгаа вэ гэдэг рүү илүү анхаарлаа хандуулж эцэг эхтэйгээ холбоотой асуудал руу хүртэл эргэн харах, тэдэртэй ойлголцож чадахгүй байсан бол дахин холбогдох, дахин ярилцах, дотоод сэтгэлээ илүү тэднэртэй нээх зэрэг үйл явдлуудыг бол энэ үеэр өгч байна. Удаан бодож исэн хэлэхгүй байсан зүйлсээ одоо энэ үеэр ярьж хэлж ойлголцсноор гэр бүлийн дотоод энерги одоо өөрчлөлтөнд орох боломжтой байна. Тэгээд мэдээж ямархуу байдлаар гэр орныхоо харилцааг цаашид авч явах хүсэлтэй байгаа вэ гэдгээ энэ үеэр шийдэх боломжтой байгаа учраас маш идэвхтэй бод гаригийн байршлаар өөрийнхөө дотоод сэтгэлийг хүртэл ойлгож мэдэх, өөрийнхөө одоо дотоод хүүхдийг хүртэл ойлгож мэдэж сонсох боломжийг бод гариг хоньны ордонд ирснээр танд өгч байгаамаа. Бомбын ордныхны маань хувьд, бомбын ордны нартай, сартай, мандалттай хүмүүсийн маань хувьд энэ сард та шинэ хүмүүстэй харилцаа холбоогоо тогтоох боломжтой сар байна. Магадгүй маш их захиа, имэйл, мессенжер зэргээр олон одоо ийм харилцаа холбоонууд идэвхтэй болох боломжтой сар байна. Магадгүй та одоо ойр ойрхон аялал зохион байгуулах, аялах, ийш тийшээ явах одоо зэрэг ойр ойрхон аялах боломжуудыг энэ байдал маань өгч байна. За тэгээд ах トゥ самраг садантайгаа багын найзуудтайгаа хүртэл уулзаж цагийг өнгөрөөх, тэднэртэй илүү холбогдож, хэрэг та одоо өөр улсад байдаг бол багын найзыгаа онлайнаар олох, дээрээс нь тэднэртэй чатлан олон дурсамжуудыг сэргээх боломжтой сар байна. Тэгээ нөгөө талаараа дуртай зүйлээ хийх, айгүй их сонирхолтой юм байдлаар цагийг өнгөрөөх, хөгжилтэй цаг хугацаа маш хурдан өнгөрөх боломжтой сар байна. Тэгээ энэ байдлыг ашиглах бүрэн боломжтой. Хэрвээ та одоо машин тэрэг авах гэж байгаа бомбын ордныхан байгаа бол энэ үеэр илүү их одоо ямар төрлийн машин худалдаж авах уу гэсэн судалгаа шинжилгээ хийх, бодох, төлөвлөх зэрэг үйл явдлууд маш их хурдтай, эрчимтэй өрнөх магадaltaй. За загсны ордныхны маань хувьд бод гариг маань хоньны ордонд шилжилт хийснээр таны хувьд энэ байдал маань ямархуу байдлаар одоо өрнөх вэ гэхлээр бод гариг маань бодол санаа, бодол сэтгэхүйг хариуцдаг одоо орд учраас хоньны ордонд шилжилт хийснээр өнгөрсөн сарын турш тантай холбоотой олон асуудал хөндөгдсөн, хэл яриан дээр анхаарсан, бодол санаагаа хүртэл өөрчлөх олон зүйлүүдийг бол танаас шаардсан сарууд байсан бол энэ сард илүү их энэ байдал маань хөнгөрч нэг тийшээ шийдэгдэж таны хувьд санхүү рүүгээ анхаарсан, өөрийнхөө үн цэнийг илүү тодорхойлсон байдал руу анхааралт нь ирж байна. Тэгэхээр одоо таны үрлэг зарлагын байдал чинь хэрвээ ихсэж байгаа бол үрлэг зарлагын нэрээ анхаарлаа хандуулах, гэр бүлдээ анхаарлаа хандуулах, гэр бүлдээ зориулж байгаа мөнгө санхүүгээ ямархуу байдлаар ер нь цааш нь авч явах вэ гэдэг рүү илүү их анхаарч байгаасаар байгаа. Тэгэхээр өөрийнхөө одоо үрлэг зарлагыг хянаж, бодол санаагаа илүү их санхүү рүүгээ хүртэл аваачснаар таны хувьд гол анхаарал санхүү дээр төвлөрч
илүү их одоо анхаарал ажил болон хэрвээ та одоо банк санхүүтэй холбоотой ямар нэг санхүүгийн хамааралтай байдаг бол энэ үеэр тэдэртээ одоо холбоотой асуудлаа шийдэх цэцлэг боломжийг бас өгж байгаа. Тэгээд нөгөө талаар мөнгө гэдэг зүйлийг одоо илүү их ойлгож, мөнгөтэй харьцах харилцаагаа илүү их зөв эерэг болгож чадсанаар санхүү дээр чинь бас олон одоо эерэг асуудлуудыг татах боломжтой байна. Тийм болохоор энэ үеэр одоо илүү их санхүүгээ анхаарч бусдад харилцдаг харилцаагаа бас тэлэх боломжийг бод гариг маань хоньны ордонд ирснээр танд болох нэ.